Та бүхэн дараагийн мэдээг хүргэе. Арьсгоо заслын эмнэлгээр үйлчлүүлж эрүүл мэнд гоо сайхнараа хохирсон тохиолдлууд гарсаар байна. Тухайлбал хамгийн сүүлд арьсгоо заслын эмнэлгүүдэд 2023 онд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Энэхүү шалгалтын дүнгээр хүний нөөцийг чадваржуулах, тунаг төхөөрөмжүүдийг баталгаажуулах шаардлагатай гэж дүгнэлт гарсан байна. Цаашлаад Монгол улсад мөрдөгдөж байгаа эмчилгээний гоо заслын стандартыг хугацаа алдалгүй шинжлэх шаардлагатай байна. Сүүлийн үед захим орчинд арьсгоо заслын эмнэлгээр үйлчлүүлээд гоо сайхан сэтгэл санаагаараа хохирсон тохиолдлууд хөвөрч байна. Тухайн хохирогчид энэ талаарх мэдээлэлээ зориг гарган олон нийтэд дэлгэж сэрэмжлүүлсэн ч эргээд олон нийтээс сэтгэл санааны дайралт авах нь их байдаг тул мэдээлэл хүс татгалцсан юм. Иймд бид хохирогчийн яриаг орлуулан хүргэж байна. Хинч сохрон гэж мэдсэн бол филтр тарилгыг хийлэхгүй. Бидэртэй тэргүй бие сэтгэл амьдралаа алдсан, насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй 65% хараа алтангатай, баруун талаа харалгүй биеэ цогтөг, зүүн тархины судасны агшилтаас болж толгой маш их өвддөг. Хараатай үлдсэн зүүн нүдний хараа сүүлийн 2 жилд огцон муудаж байгаа. За уг асуудлыг бол цагдаагийн байгууллага 2023 онд бол хүлээж аваа шалгаад 14 онд бол одоо шүүх шилжүүлээ шүүхээс бас тодорхой эрх бүхий албан тушаалтанд холбогдуулаад одоо ял шийтгэл оногдуулсан асуудал бол байна. Зүгээр яг эрүүгийн хуульд буюу 2014 дугаар зүйл ангид бол яг энэ одоо эмнэлгийн байгууллага нь ажиллаж байгаа одоо зөвхөн эмчтэй холбоотой ихээсээ илүүтэй хуулийн этгээдийн эрүү өмнөөс үлдэж байгаа учраас хуулийн этгээдэд холбогдуулах бас эрх зүйн зохицуулт байдаг учраас энэ хүрээнд бас дахин одоо яг тэр эмнэлэгтэй холбоотой асуудлыг бол хүлээж аваад одоо яг шалгалтын ажиллагаа бол хийгдэж явж байгаа. Иргэнийг хохироосон гэх эмнэлэгтэй холбогдож удирдлагаас нь мэдээлэл авах гэсэн боловч хариу өгсөнгүй. 2023 онд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа арьсгоо заслын эмнэлэгт хийсэн хяналт шалгалтад 113 аж ахуйн эмнэлэг хамрагдсан байна. Харин түүнээс өмнө 2021 онд мэргэжлийн эмнэлгийн байгууллага байхад хяналт шалгалт хийгдэж байжээ. Харин мэргэжлийн эмнэлгийн байгууллага татан буугдсан учраас хаана хандхаа мэдэхгүйгээс шалтгаалсан нь нийслэлийн эрүүл мэндийн газарт арьсгоо заслын эмнэлэгтэй холбоотой 2023 онд 1, 2024 онд 2 гомдол алтан байдлаар бүртгэгдсэн байна. Эмчилгээний гоо засалт буюу одоо хүний арьс салс цоолж одоо эн чинь нэгсэндээ яаж байгаа байхгүй а энэ гол анхаарах юм гэвэл цаашд манай энэ шалгалтаас гол гарсан одоо юу санал нь гэх юм бол одоо тухайн улсад одоо Монгол улсад мөрдөгдөж байгаа эмчилгээний гоо заслын удирдамжийг бол өөрчлөх шаардлагатай юм байна гэдэг саналыг бол бид нэр хүргэсэн байгаа. Энэ стандарт маань өөрөө яг үгтэй зэрэг 2006 оны стандартыг эмч одоо тухайн эмнэлэг эрүүл мэндийн байгууллага бол тусламж үйлчилгээндээ мөрдөж ажиллаж байгаа. 2019 онд арьсгоо заслын чиглэлээр 78 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан бол 2023 онд 113 болж нэмэгдсэн байна. Ингэж өсөн нэмэгдэж байгаа үйлчилгээний хяналтыг улам бүр чамбайруулах хэрэгцээ шаардлага өндөр байна. Мөн иргэдийн зүгээс арьсгоо заслын эмнэлгээр үйлчлүүлэхдээ тухайн эрүүл мэндийн байгууллага тусгай зөвшөөрөлтэй байна уу? Тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч тухайн чиглэлээр мэргэжсэн байна уу гэдгийг нэгтлэх байдлаар өөрийн гоо сайхандаа хохирол учирхаас сэрэмжлэх нь зүйтэй болохыг албаныхан анхааруулж байна.